Улаанбаатар марафон 2026 олон улсын гүйлт 5 дугаар сарын 23-нд Сүхбаатарын талбайгаас тусгай ангиллын 500 м-ийн гүйлтээр эхэлнэ. Оролцогчдыг www.ulanbatar цэг марафон цэг имэн цахим хуудасаар 5 дугаар сарын 1-ний 17 цаг хүртэл бүртгэнэ. Холын зайд гүүх үндсэн бэлтгэл, уралдааны өмнө тогтмолод автомжтой гүүх төлөвлөгөө гарган тууштай бэлтгэл хийх, гүүх техникийг зөв эзэмснээр гэмтлээс сэргийлж гүйцэтгэлийн сайжруулах боломжтой. Гүүхтэн хөлийн үлмий болон улаар гიშхгүй аль болох бүтэн гიშгэж зөв алхамтай гүүх нь чухал. Бие махбод сэргэх хугацааг харгалзан өөрийн онцлог тохируулан бэлтгэлийн давтамж ачааллаа зөв тохируулах. Хөл дэвтэйхэн өмнө нь дурчиж дассан гутал хөл шингэдэг хувцас сонгоо өмсөх. Уралдааны өдөр шинэ хувцас хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй. Учир нь өмнө хэрэглэж байгаагүй зүйлс нь духгүй мэдрэмж төрүүлэх холгох зэрэг эрсдэл дагуулж болзошгүй. Сануулхад өнгөрсөн онд зохион байгуулсан марафонд 30-40 мянган хүн оролцож 472 сая гаруй төгрөгийн хураамж төлж байжээ. Марафон зохион байгуулах өдөр томоохон 20 орчим зах худалдааны төвүүд ажиллахгүй, хотын төвийн авто замуудын хөдөлгөөнийг өдөржин хаадаг зохицуулалттай юм а.